Өсөлттэй өмнө говийн ирээдүйн хүүхэд хөтөлбөрийн хүрээнд уламжлалгын зохион байгуулдаг говийн жонон 2026 говийн бүсийн бүжгийн наадам өнөөдөр эхэлж байна. 35 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадамд өмнө говь, дорн говь, дунд говь, Дорнод аймгийн 39 багш, 58 хамтлаг нийт 1016 бүжигчин хүүхдүүд оролцож байна. За жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг говийн жонон 2026 за хүүхдийн бүжгийн наадамд манай хүүхдийн 70 цас сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн говийн ирээдүйн хамтлаг маань за өнөөдөр чөлөөт бүжгээрээ амжилтаа оролцоод одоогийн байдлаар 1-р баримт явж байна. Тэгээд бүжгээ бэлдсэн манай шин жаргал огч маань бүжгээ бэлдсэн байж байгаа. Тэгээд бид нар манай говийн ирээдүйн хамтлаг маань нийт 24 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр за чөлөөт бүжиг, Монгол бүжиг гэсэн хоёр талаар за 20 хоног бэлдээд өнөөдөр ингээд бүжгэндээ амжилтаа оролцоо явж байна. Бид нэр аймагасаа цэцэрлэгээсээ 16 хүүхэдтэй ирсэн. Бас манай аймагаас бас өөр 4-р цэцэрлэгийн бас хамт олон маань бас ирсэн байгаа. Тэгээ энэ удаагийн тэмцээнд орчин үеийн бүжгийн бүр яг стрит данс төрлөөр ер нь голчлоо оролцож байгаа. Монгол бүжгийн болохоор яг торгууд угсаатны бүжгийг торгуудаа яг саварлан төрлөөр яг ингээд оролцож байна. Анх 1991 онд Өмнө Говь аймагт хүүхэд багчуудын дунд бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх авьяас чадварыг илрүүлэх зорилгоор анхлан зохион байгуулж байсан тус наадам одоо говийн бүсийн хэмжээнд өргөжин тэлж 3 дахь жилдээ бүсийн наадам болон зохиогдож байна. Энэ жил оролцож байгаа бүжигчин хүүхдүүд үндэсний болон зохиомжтой төрлийн бүжгээр түлхүү бэлдэн оролцож байгаагаараа онцлогтой байна.